5 толгойн ажлын хэсгийнхэн байгуулагдаад нийлээд хугацаа өнгөрчөөд байхад тэд Energy Resource компаниг өөртөө байна, болохгүй, бүтэхгүй байна гэдгийг хэлэхээс өөр олигтой асуудал хүндсэнгүй. Тэгвэл засгийн газраас ажлын хэсгийнхэн нийлээд хийсэн хэдэн материал хүссэн боловч өчигдөрхөн 90 хуудас бүхий гэрээний хувилбарыг англи хэл дээр авсан гэдээ хэлж байна. Ер нь тэгээд оюутлогын араас хурдхан шиг түлхээд явуулчих нэг том төсөл нь 5 толгой байсан гэж засагт хамтарсан намуудаас үзэж байгаа. За үүнийг ингээд явуулчих болохгүй гэж эсэргүүцэж байгаа хитгэн хүн байгаа юм. Гэхдээ 5 толгойн төсөлд манай толгой баян компаниуд бүгд шургалахыг хүсэж байгаа. Тэмдэж улс төрд байгаа улс төрчид аль компани талд орвол өөрт нь ашигтай вэ гэдгээрээ хоёр хуваагдчиход байна. Нэг нөгөө хэлэхэд 5 толгойн нэг талд MCS тэргүүтээ Energy Resource зогсож байгаа бол нөгөө талд нь Genco тэргүүтээ хэд хэдэн гишүүд зогсож байна. Тэдгээрийн төлөөлөл ажлын хэсгийнхэнд багтчихсан. Төсөл наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихсан. Гэтэл 5 толгойн төслийг гацааж байгаа ганц хүчин зүйлс нь засгийн газар өөрөө гэж дид ажлын хэсгийн ахлагч тайлбарлаж байна. Харин ч ажлын хэсэг гараад ажиллаж байхад засгийн газар шаардлагатай бичиг баримтыг өгөхгүй байсаар өдий хүрлээ гэдгийг хэллээ. Жишээлбэл. Тэгэхээр хэн гацааж байгаа юм бэ гэвэл би засгийн газар гацааж чинь гэж хэлнэ. Тэр гэрээг биднэрт ягаад 60 хоногийн дараа өгч байгаа. Одоо өшөө бид нар дахиад 2-3 материал дутуу байна. Шимха компани, Energy Resource 2 компани хамтарсан компани байгуулах гэрээний төсөл ирээгүй байна. Мөн Эрдэнэс 5 толгой компани, Energy Resource компани хооронд эрх үүрэг шилжүүлэх гэрээний төсөл бас ирээгүй байна. Sumitomo компанитай худалдааны компани байгуулах гэрээний төсөл бас ирээгүй байна. Тэгэхээр бид ажил гацаагаагүй бид засгийн газраас өгөх материалыг хүзээж ажиллаа хийж байгаа. Энэ хугацаанд бол бид нар өмнө авсан материалууд гэрээтэй холбоотой дүгнэлтүүд гарчихсан. Өнөөдөр ихэд бидний гар дээр бол нэг 80 хуудас материал бэлтгэгдээд дүгнэлт бэлтгэгдээд бэлэн босчихсон байна. Одоо дутагдж байгаа материалуудыг ирээд тэрэн дээр дүн шинжилгээ хийгээд бид энэ дүгнэлтээ дуусгах нь. Хэрвээ ажлын хэсгээс Energy Resource компаниг яагаад ч болохгүй бүтэхгүй үр ширэндээ баригдсан гэж үзэж байгаа бол өөр маягийн хувилбарыг засгийн газар оруулж ирэх боломжтой. Гэвч Energy Resource биш бол оронд нь хэн байх ёстой гэдэг дээр хоёр хуваагдчихад байгаа хэрэг юм. Засгийн газраас улсын хурлаар хилцүүлэхгүйгээр түлхэх гэж байсан бол улсын хурлын даргын хатуу дайралтаа тулгарснаар зогссон. Тэгвэл улсын хурлаас гарсан ажлын хэсгийнхэн нь Energy Resource-ыг зайлуулчих юм бол үндсэндээ болох гээд байна гэсэн мэдээллийг хийсээр байна. Тэгээд Energy Resource-ыг их хэмжээний өртөө хамаг хөрөнгөнд барьцаанд байгаа гэдгээр шантажлаад байгаа бос цаана улс төрийн томоохон ашиг сонирхол явж байна гэж харагдаж байна. Нэгэнт Energy Resource-ыг дампуурахыг нь олон улсад зарласан юм бол үүний оронд хин гэдэг компани орж ирэх хүсэлтэй байгааг тодруулж байна. Energy Resource компани өртөө байгаа нь үнэн шүү дээ. Тэгээ өртөө байгаагыг хэлэхээр чинь тэр юу нэсэргүүцсэн байгаа. Иймэрхүү томоохон компаниудад өргөө байх юм зүйл байх. Өөрөө төлж чадах чадвартай юу чадваргүй юу гэдэг асуудал байгаа юм. 1.2 тэрбум долларын өртөө 400 сая долларын хөрөнгөтэй компани өөрөө төлж чадах уу гэдэг дээрс бид нар асуудал ярьж байгаа шүү дээ. Гэтэ энэ компани ч өөрөө дэлхийд томоохон компани тооцогдож байгаа мөлий хамгийн гол нь өөрөө төлөх боломжгүй гэж харагдаад байгаа юм. Moody's, Standard & Poor's гэдэг олон улсын нэр хүнд бүхий одоо компаниуд үнэлгээ өгсөн байгаа. Энэ компаниуд бол оны эцэд Energy Resource-ыг дампуурна гэж дүгнэж байгаа. Энэ бол ажлын хэсгийн дүгнэлт биш. Бид бол олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын хийж байгаа дүгнэлтийг анхаарч харж байгаа. Заавал том компани гэхгүй шүү дээ. Ер нь бид нар гадаад бодлогоор энэ газрын баялгаа бол гадаад бодлого талдаа бол барих хэрэгтэй. Яг л бид нар хоёр хөршийн дунд байдаг учраас далаад гарцгүй орны хувьд бол маш залтай тоглолтуудыг хийж энэ эдийн засгийн хүндрэлээс гарах ёстой. За тэр үр ширний асуудал бол энэ хувьцаат компани учраас энэ тал дээр нь бол нэлээд тодорхой тэр тайлан балансан дээр нь байдгийг. Тэрвэл та нар өөрсдөөс олоод үзчих хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь бол нэг зах зээлээс хамааралтай байна гэдэг бол байнга л ийм юмтай одоо тулгарнаа. Тийм учраас бол энэ чиглэлээ бид нар өөрчлөх ёстой. 2010 онд өргөн төмөр замыг зүүн тийш нь анх батлуулсан байна. Хэрвээ тэр үеийн одоо ерөнхий сайд нар эрх мэдлээ ашиглаад зүүн тийшээ чиглэсэн төмөр замыг тавьсан бол өнөөдөр ийм хүндрэлд бол орохгүй. Тэгэхээр бол заавал том компани биш одоогийн тэр Эрдэнэс 5 толгойн удирдах байгаа хүмүүс нь бол энэ ажилдаа бол сайн хийж байгаа юм. Харамсалтай нөгөө сүү Батболдын үед тавьсан
иргэдэд тараасан өрн одоо нөгөө гаргаж байгаа бүтээгдэхүүнээрээ дараадаг учраас санхүүгийн хувьд бол нэлээд хүндрэл болоод байгаа юм байна л дээ. Ингээд штэ би зүгээр ингээ асууж шүү танаас MCS компаниг одоо эсэргүүцээд байгаа шалтгаан нь бол таам Женко Баттулга байна гэсэн ийм зүйлийг яриад. Энэ дээр та ямар зүйл? Яг тэ энэ нөгөө нэг мушгилталтай яаж юм нэхэр би ч бас нөгөө бизнесийн салбарт байсан учраас хоёр компани өрсөлдөө ингээ харуулчихж байгаа юм. Би нөгөө сайд байсан учраас Монгол улсын төрийн сайд юу хийх ёстой вэ гэхээр тэр чиглэсэн яамныхаа бодлогыг гаргаж тавих ёстой байна. А тэр бодлогын эсрэг нөгөө бизнесийн бүлэглүүд нь явцдаг энэ тал дээр зөрчил гаргахаар энийг бол Баттулга од жаргалын маргаа мэтэр яриаддаг тэг чиглүүлчихэж байгаа юм. Нэгдүгээр ялангуяа төрийн түвшээ болсон төрийн сайд болсон бол Монгол орныхоо ирэх шиг нэгдүгээр тавих ёстой. Тан ийм тангарагч өргөд. Харамсалтай нь энэ байдал маань өнөөдөр ингээд бас их олон зүйл дээр зөрчигдөж байна л да. 5-7 төсөл ганцхан газар доорх баялаг авахж гаргах асуудал биш юм. Цаана насар том бүтээн байгуулалт, төмөр зам зэрэг асуудлууд байгаа тул энэ бүгдэд гишүүдийн ашиг сонирхол явж байна. Тэгвэл Женко Баттулга гишүүний хувьд 5-7 төслийг ард түмэнд ашигтайгаар бус ашиг сонирхлын зөрчилтэйгээр урагшлуулж нүдэ тагиж байгаа жихээ дарж байгаад батлах сонирхолтой гишүүд улсын хурлын бараг 50%-ийг эзэлчээд байна гэлээ. Тэд бүгд тодорхой хэмжээгээр лобби дулчихсан. Мэдээж энэ бол маш том гэрээнүүд олон улсын тийм гэрээ эрх зүйн хууль судалдаг ийм байгууллагуудаар хянаж одоо шийдвэрлэх ёстой л да. Уг нь бол за оюу толгой дээр бид нар ихний том гэрээ учраас алдсан барьсан гэж зөндөө юмнууд байгаа. Тэндээсээ дуршлах суух ёстой. Жишээ нь сайд нар гэрээ хийж болохгүй. Яг бол эрх ашигын сонирхолтой авилгал авах маш өндөр магадaltaй. За ингээд тавиад дуучлаа. Одоо 5-7 дээр яхан дахиад сайд гэрээ гэдэг. Энэ нөгөө инг сайхан гэдэг зориудаар. Тэгээд гэрээг үзэглэнэ гэд их хурлаар оруулахгүй гэсэн их хурл дээр оруулж ирээд тэр гэрээг үзээг бол тийм гэрээ зурагдаад явах байжээ. Дээр үед бол шууд цаазаар авна л да. Одоо бүгд эцэл яриад шүү дээ. Их орноо худалдсан авилгал авсан хүмүүс. Тэгэл ийм л юм болчоод энэ тэгээс англи хувийн өчигдөр дөнгөж өгсөн юм шиг байна. Яагаад англи хувийг шаардаад байна вэ гэхээр бид нар хэрвээ гэрээн дээр асуудал гарах юм бол гадаадд очиж шүүх хурал дээр суух нь байна шүү дээ. Гадаадд бол монгол хэлээр бол тэр гэрээг шүүхгүй. Англи хэл дээр гэж байгаа. Тэгэхээр англи эхийн монгол ихтэй тулгаж үзэх ёстой юм. Ингээ бүр нарийн юмруу дээр орно. Энийг бол нэг өдөр юм уу, нэг 7 хоногийн хугацаанд бол хийхгүй байх л та. Тэгээд их хурал бол одоо бас хэцүү байгаа. Яг бол сонгуульд өгсөн байна. Нэр дэвшин мөнгө хэрэгтэй. Тэмээ мөнгө хаана байгаа нөгөө одоо ерөөсөө Монголд баялагтай улсууд бэлэн мөнгөтэй улсууд бол архины үйлдвэр байгаа. Энэ шатхуун түгээгч нар байгаа. Мөн уурхайн эзэд байж байгаа. Тийм учраас бол их хурл 51% орчим нь бол авилгалд идэвхсэн авилах одоо сонирхлын тийм зөрчилдөр нь бол нөгөө хүмүүс гэрээгээ батлуулахын тулд бол нэлээд үйл ажиллагаа явуулсан байх магадлал бол их өндөр. Тэгвэл нэгэн 5-7 төсөл урагшлах ёстой юм бол алдаа мадгийн засаад цаашлаад энержи эрсүүлсэн боломжгүй бол төслөөс хасаад өөр ямар нэгэн хувилбарыг гаргаж ирэх нь чухал байна. Үгүй бол энэ төслийг урагшлуулах алба байхгүй. Үр хойчтой үлдээгээд тэд нар тухайн үедээ яаж ашиглахаа мэдэг гэд орхих хэрэгтэй гэсэн гишүүч байгаа. Өчигдөрхөн ирсэн 90 хуудас англи хэл дээрх төслийг ажлын хэсгийнхэн бараг 7 хоног шалгана гэж байгаа. Үүний дараачаар 5-7 төслийг хэрхэн хувааж авах гээд байгаа талаар жоохон цохос ил гарч магадгүй юм. За ямар ч уг төслийг засгийн газар улсын хурл хоёр нь булаацтаад хэн нь эрх үүргийн дагуу шийдэх хэсэг нь мэдэгдэхгүй явсаар байна. Нэг бол ард түмний баялагийг газар доор нь хадгалаад байж байхад гимгүй юм. Энэс мэдцэг.